уу зэвсэг агсаж ирээгүй. Тэд урьаа луудсан барьж ирсэн. Тэд төр засаг минь ойлгоно хэмээн итгэж ирсэн. Тэгтэл тэд төмөр хэрэммэ тэгэн зогсон сэргүүтээ учирсан. Энэ бол шинэ хуучны зөрчил юутай гүнзгийрсний нотлогоо. Онгон хүлээж байгаа хүн сурталын систем үхэгтэн үхрүүган тавьж байгаагийн бас нэгэн баталгаа байсан. 86 дугаар зарилгийг цуцлуулах, бүгд найрамдах Монгол ард улсын үндсэн хууль, нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн тунхаглалд заасан эрхэн эдлэхийг л тэд хүсжээ. Хүн өөрийнхөө эрхийг хамгаалах олон аргатай. Тэр олон аргыг бид эдэлж байсангүй. Ямар сайндаа л эрхэн хамгаалах шаардлагын хариуг авах гэсэн цуглаанд оролцогчдын эсрэг сэрэг цагдаа зогсоож байх билээ. Дэмбэн шинэлийн цаана сэрэг хүний зүрх бий гэдэгсэн. Үе тэнгийнхэн залуучуудын эсрэг даргийнхын командыг дагсан энэ цэргүүдийн зүрхэнд чухам ямархан бодол байгаа болов. Бидний дэмжигчид сууцгаагаар гих дууна хамран сууцгаалаа. Сонин. Ардчил бүхний хүмүүжүүлж байна. Та нар минь ёстой л ардчилсан хүчнийх. Ард түмэн цөмөрөн та нарт итгэх цаг удахгүй ирнэ гэж тэдэнд хэлмээр санагдав. Шаардлагыг хүлээж авсан боловч элдв шалтгаалж тодорхой хариу өгч чадсангүй. Сүглэргсад хүлээж зөглөө. Яах вэ? Бодцгоо. Бодлогын хариу хөдөөнөөс тухайлбал Хөвсгөл аймгийн Бүрэн хотод болсон улс төрийн өлсгөлн зарлагчид дахин эхлэв. Хөвсгөлийнх нь яаж вэ? Хүн бүр өглөөд бие биетэйгээ мэдлэхээс өмнө ингэж л асуудаг болчихсонгүй. Өлсгөлн дэмэгтэйчүүдэд оролцлоо. Юу болох нь вэ? Хотоос удирдлагын нөхдөж ирлээ. Ширээний ард хэлэлцээр үргэлжилсээр. Хөвсгөл аймгийн Өчигдөр дэвтийн салбарт баримлчин ажилтаа намайг Батчаргал гэдэг Монголын Арс холбооны гишүүн. Өнөөдрийн байдлаар бол өсгсөн одоо эхлээд нийтдээ 200 цаг болж байна ер нь. Бидний ер нь эцсийн гол зорилго бол энэ ардын төр хурлыг одоо жинхэнэ ёс орон байгуулагдсан одоо тэр нөхцөлд тэрийг засаг төрөөс энэ хэвлэл мэдээлэлээр Монголын ард түмэнд үнэн ялах тавилантай. Тэр үнэн ялжээ.
Тэр нөхцөл Ардчлалын ялалт нэмэгдсээр байлаа. Энэ ялалт Монгол орн ардчлалд суралцж байгаагийн баталгаавуулж олон улсын давтсанд Азийн Монголын нэр хүндийг өргөж өглөө. ертөнц Монгол орныг өөр нүдээр харах боллоо. Олон улсын хэмжээнд улс төрийн үр амьсгал зөөлрсөн нь манай оронд хоёр талын хөршин харилцаанд ч бодитойгоор нөлөөллөө. Монгол нутагт албаасан Орос залуу учран золгох ээжтэй удаан хүлээсэн ханьдан очоор одлоо. Зэр зэвсэг танк машинч бас буцлаа. Ирсэн гүйчин буцаж Оросын бороо архин гэдэг тийм үү. Ард нь эцэг дээдсээс заяатай их Монгол нутаг минь үлдлээ. Өвөл алсалж хавар айлчлаа. Улс төрийн амьдралд ч мөн налгар дулаан цаг ирлээ. Анхны протоцог нийслэлийн гудамж талбай ер нь нийт Монгол оронд маань хэвлэлийн хор буулаа.